магистрийн ангийн хамаар хамтдаа мэдээлэл өгч байна. За тэгээд өнөөдөр бидний бизнесийн үгийг байгууллагын удирдлагын магистрийн анги дээр хичээл зааж байгаа Эрик багш дамжуулах болно. Тэгээд Эрик багшийг хэлмэж байна. I'd like to preach from down here. Do we need to adjust the camera? And you can use the microphone. I don't need the microphone. But I might move around a little bit. It's a wide angle. Good morning. First thing I want you to do is close your eyes. Everybody close your eyes. За тэгэхээр бүгдээрээ нүдээ анихгүй юу? And think about home. Close your eyes. Come on. За нүдээ аник хүмүүс байна шүү. Think about home. За одоо гэрийнхээ тухай, гэр орныхоо тухай бүгдээрээ төсөөлж бодоорой. What picture comes to your mind when I say the word home? Гэр орон гэдэг үгийг сонсох үед танд ямар одоо төсөөлөл танд бууж байна вэ? Okay, you can open your eyes. Thank you. За бүгдээрээ нүдээ нэнүү. За баярлалаа. In class, I told them that growing up, when I was born, my dad was 19 and my mother was 16. Намайг төрөх үед болохоор манай аав болохоор 19-тэй, ээж болохоор 16-тай байсан. And because they married young, they separated 3 times, they divorced, they remarried, they divorced again. Тэгээд аав ээж маань хитрхи баг залуудаа хар залуугаасаа гэрэлсэн учраас ер нь ингээд тэд нэр үе салаал, буцаж нийлээл тэгэл ер нь тиймэрхүү амьдарсан 3 удаа салсан тэгээд нийлсэн. So I eventually went to 15 different schools. Тэгээд аав ээжигээ дагаж нүүхдээ би 15 удаа сургууль солисон. So as a boy, if I would have closed my eyes and think of home, nothing came. Хэрвээ би ингээд яг гэр орон гэдэг үгийг ингээд бодоод ингээд нүдэн анаа төсөөлөх юм бол надад нэг тийм сайхан зүйл ер нь ингээд бууж ирдгүү дээ. The closest thing was maybe my grandparents' home. Тэг хамгийн одоо гой зураглал гэвэл өвөө эмээ маань гэртээ байсан үе ч юм уу. Because they always had the same place when we visited them. Тэг яг өвөө эмээ маань бол ер нь бол нэг газар л одоо суурин амьдэрсэн хүмүүс. But I think all of us are looking for home. Тэгэхээр бид нар бүгдээрээ ийм одоо их сайхан орон гэрийг ингэж хүсэж мөрөөддөг. We're looking for acceptance. За We're looking for security. бид нар орон гэрийг хүсдэг. Тэр орон гэр маань бид нарыг байгаагаар маань хүлээн авч биднэрт аюулгүй байдлыг одоо би хангадаг тийм газар байгаасай гэж хүсдэг. And we usually find our identity in 3 things. Ерөнхийдөө бид нар өөрсдийгөө хинбэ гэдгийг 3 зүйлээр тодорхойлдог. What we have, Бага зүйлээрээ тодорхойлдог. what we do, Хийж байгаа зүйлээрээ тодорхойлдог. or what other people think about us. Бас бусад хүмүүс бидний талаар юу гэж бодох вэ гэдэг байдлаар бас өөрсдийгөө бид нар тодорхойлдог. So we're going to talk about a passage most of you know. За тэгэхээр өнөөдөр бид нар хамтдаа одоо та бүхний сайн мэдих Библийн хэсгийг ярмаар байна. The prodigal son, За энэ бол одоо төөрсөн хүүгийн тухай сургаалт зөвлөлээ. Сургаалт үлгэр. or the lost son. Эсвэл яв. I encourage you as students of the Bible, За тэгэхээр та бүхэн нэгэнт Библийн сургуулийн оюутнууд учраас when you are studying the parables, та нар энэхүү сургаалт үлгэрийг судлахдаа to always go back to the beginning and ask, why did Jesus tell this story? Есүс яагаад энэхүү түүхийг өгүүлсэн болоо гэдэг асуулт руу бид нар дандаа ингэж буцаж очдөг. So before Jesus told the parable of the prodigal son, he said this.
За тэгэхээр Есүс энэ төөрсөн хүүгийн тухай сургаалт дүлгэрийг ярихаас өмнө ингэж хэлжээ. In Luke 15, 1 through 2, За тэгэхээр Луг 15-ын 1-ээс 2 дугаар ишлэгийг харах юм бол тэнд Есүсийн одоо хэлсэн үг байгаа. it says this. Yep. Wait before you get there. Yeah, you can read through and I will find it. Yeah. За Луг 15-ийн 1-2. Yep. Now the tax collectors and sinners were all gathering around to hear Jesus, Татвар хураагчид ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор ойртцоохот. but the Pharisees and teachers of the law muttered, Фарисеучуд болон хуулийн багш нар дургуйцэн дүнгэлдэж "This man welcomes sinners and eats with them." энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоолдгоо гихтэн. So the main reason of the next three parables За тэгэхээр ингээд Есүс одоо сургаалт зүйл хэлсэн байгаа. Тэгэхээр Есүс 3 янзын сургаалт зүйл ярьсан. the parable of the lost sheep, За нэг алдагдсан хоньны тухай ярьсан, the lost coin, алдагдсан зоосны тухай ярьсан. and the lost children, За тэгээд бас төөрсөн хүүгийн тухай ярьсан. was to explain why did Jesus welcome sinners. Есүс яагаад гэмтнүүдийг хүлээн авдаг вэ гэдгийг харуулсан ийм түүхүүд байна. And I think the parable of what we call the prodigal son За тэгэхээр бидний онцлог ярих гэж байгаа одоо төөрсөн хүүгийн тухай те гэртээ буцаж ирж байгаа хүүгийн тухай сургаалт үлгэр нь the main message is about the father. аавын тухай өгүүлж байгаа. Гол санаа нь бол аавын тухай ярьж байгаа. The father is welcoming sinners. Энд гарч байгаа аав хүн гим нүгэлтэй хүүгээ хүлээн авч байна. He came to save the lost. Тэгээд бурхан бол энэ дэлхий төөрсөн хүмүүсийн төлөө ирсэн. He came to give us life. Бидэнд амийг өгөхийн тулд ирсэн. Romans 5 says that while we were yet sinners, Christ died for us. Тэгээд Ром 5-ыг харах юм бол бид нар бүгдээрээ нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө амиа өгсөн гэж байгаа. So I'm going to go ahead and let you read the whole parable, Luke 15, 11 through 24. За бүгдээрээ Луг 15-ын 11-ээс 24-ыг харъя. За би та бүхэнд дуудаж өгье. Би та нарт хэлье, мөн үүний адил нэг нүгэлтэн гимшвэл Бурхны Тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв. Тэр хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй. Аваа эд хөрөнгнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүтэй хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юм хамаад алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь сүрхий үлсгэлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж мөнөөх нь гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаан идэж байсан буурцгаар ходоодоо дүүрхийг тэр хүсэмжлэвч хинч түүнд юу ч өгсөнгүй. Тиймхүү тэр ухаан эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талахаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж өгөх нь би босоод эцэгтэй очиё. Тэгээд түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдэхэн зохисгүй харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэж хэлий гэв. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйн ирээд тэрвэрч үнсв. Хүүн түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдэхэн зохисгүй гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцс хурдан авчирч түүнийг хувцал гарт нь бүгж зүү хөлд нь гутал өмсөг тарган тугал авчирч ядал бүгдээрээ найрлж зингэе гэв. The first thing we see, let me say this, I'm going to talk about the younger son today, I'm not going to talk about the older son. За тэгэхээр өнөөдөр бид нар баг хүүгийн тухай илүү яриа. The first thing we do, the younger son says in verse 12, За 12 дугаар ишлэлдэр одоо хүүгийн хэлж байгаа үг байна. he says, "Give me." Надад өгөөч гэж хэлсэн. He wants his inheritance now before his father dies. Өөрөөр хэлбэл одоо аавыгаа нас барахт нь одоо өв хөрөнгөө өвлж авах байдал түүнээс нь өмнө хөрөнгөө авъя гэж хэлж байгаа. In our courses, we talk a lot about culture. За тэгэхээр бид нэр одоо хамтдаа одоо энэ магистрийн хөтөлбөр дээр үзэж байгаа хичээлээрээ бид нэр соёлын тухай их үзэх болно. In that day and that culture, that was not done. Тэгэхээр тухайн үеийн соёлд бол аавыгаа нас барахаас өмнө өмч хөрөнгө авна гэдэг бол одоо их зүй ёсны хэрэг байсангүй. What the son was saying is that I want my father to die. Ер нь бол баг хүүн аавдаа ингэж хэлснээрээ аавыгаа одоо шууд өхүүлчихэж байгаа хэрэг. But I think we see one thing with very immature Christians is what we see as very immature Christians.
За тэгэхээр Христ итгэсэн хүмүүсийн хувьд мэ зарим нь илүү төлөвсөн хүмүүс байна, зарим нь бүр төлөвшөөгүй одоо ухаан суугаагүй нөхдүүд бас байна. We say, give me. За тэгэхээр ухаан суугаагүй нөхдүүд бол одоо надад өгөөч гэж тэгж хэлж байгаа. Надад тийм өгөөч, надад ийм өгөөч гэж төлөвшөөгүй хүмүүс бол Mine. бас Same thing with little kids. миний гэж ярьдаг одоо Mine. балчир хүүхэдтэй адилхан. Immature Christians seek stuff from God. Тэгэхээр одоо итгэлийн хувьд төлөвшөөгүй итгэгч хүмүүс бол Бурханаас ямар нэгэн зүйлийг авах их хүсэлтэй байдаг. I don't know if this is a doctrine in Mongolia, but you have what they call name it and claim it. I'm going to just, whatever we want, I'm just going to believe God for a Cadillac. I'm going to believe God for riches. God wants to give me everything. You have that doctrine? За одоо Монголд жишээлбэл нэг иймэрхүү одоо нэг тийм үзэл ойлголт явж гин үү? Бурханаас гуйх юм бол одоо өгнө штэ гэл. Тэгээ бурхан минь би тэгмээр байна. Та одоо өгнө шүү. Бурхан минь биднэрт ийм хэрэгтэй та өгнө шүү. Өөрөөр хэлбэл бурхан бол гуйх юм бол өгдөг гэсэн тийм сэтгэлгээ. I have 3 daughters. За би 3 охинтой. They're now 38, 40, 41. За одоо охтууд маань 38-тай, 40-тай, 41-тэй. But when they were younger, and all they did was ask for stuff, it made me sad. Тэгээ хүүхдүүд маань бага байхдаа надаас дандаа л юм нэгдэг байсан. Тэгээ тэрийг би харахтаа бас сэтгэлээр ундаг байлаа. I wanted to provide for them, Тэгээ яг би охтуудаа бүх хэрэгцээг нэг хангахыг зорж байгаа. but I didn't just want it to be a provider. Тэгтээ охтууд маань зөвхөн надаас тийм юм л гуйдаг. Аваа одоо тгий шүү. Одоо ийм хэрэгтэй шүү гэдэг тийм аягийн харилцаатай байхыг би хүсэхгүй байгаа I байсан. wanted to have a relationship with them. Би охтуудтайгаа илүү харилцахыг хүсэж байсан. And I think a lot of this parable is about relationship. Тэгэхээр маш олон сургаалт одоо үлгэрүүд харилцааг онцлсан байдаг. God doesn't just want to give us stuff. Бурхан биднэрт ямар нэгэн зүйлийг зүгээр өгөөд тэгээ болчихыг хүсдэг. So when we come on to verse 19, За 19 дугаар ишлэгийг харах юм бол we see that the son came to the end of himself. He was, it didn't work out for him. Even though he got all that stuff and went off to a far land, it didn't work out. за тэгэд хүүгийн үед болохоор ааваасаа маш их хөрөнгө өвлсөн. Тэгээд хайр газар явсан, одоо дутах юмгүй байсан ч гэсэн эцэст нь одоо нэг хүнд нөхцөлд орж байгаа. So he said to himself, Яг өөртөө хэлсэн байна. I'm going to go back to the father За цаашдаа ч одоо аавын хүү байж бол чадахгүй юм байна. and say, I don't deserve to be a son. Одоо аавын хүү байх одоо гэгдэхэнд зохисгүй юм байна. Make me like one of your hired men За намайг ер нь нэг бусад ажилтнуудтай л адилхан нэг тийм ажилтан болгоч очээ. and treat me like a servant. За надад одоо зарчиг л одоо хандхад болно доо гэсэн ийм нөхцөл байдалд орж байгаа. So he went from give me to make me. Тэгэнгүүт хүүгийн одоо үзэл санааны хувьд өөрчлөлт орж байгаа. Өмнө нь надад өгөөч гэдэг байсан бол одоо намайг одоо болгоцгоо гэсэн тийм байдалд очиж байгаа. And at first glance, that sounds good. Өөрөөр хэлбэл намайг зарц болгооч гэсэн тийм байдалд орж байгаа тийм. But as we see him coming closer to home, За тэгэхээр ингээ харахаар бас ингээ дэвшил байгаа ч юм шиг. Тэгэхээр хүүгийн нөхцөл байдлыг харах юм бол тэр гэрлүүгээ дөхөх тусам the father saw the son coming from a distance. дөхөх үед яасан? Аав нь холоос түүнийг таньсан гэж гарч байгаа. And the father ran to him. Тэгээ аав нь түүн рүү гүйн очсон гэж. Холоос таньж гүйсэн гэж. And the son began to give his speech. За тэгсэн хүү нөгөө бодсноо ярьж байгаа. And the father didn't let him finish. За тэгээд аав нь ингээд яриаг нь сонсоод Because the son said, I want to be a servant. за тэгэхээр аав нь ихлээр сонсож байгаа те. Хүү нь болохоор би таны зарц чинь болёо. It is good to serve, Тэгэхээр одоо туслана гэдэг бол одоо тодорхой үүрэг гүйцэтгэн гэдэг бол сайн. but God just doesn't want us to serve. Гэхдээ бурхан бид нарыг нэг тодорхой үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байхыг хүсдэг. The father wanted relationship with the boy. Тэгэхээр аав нь энд хүүтэйгээ харилцаа үүсгэхийг хүсэж байгаа. Харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа. In one of the things we're talking about in our course За тэгэхээр бид нарын одоо энэ семестрт бид нар ёс зүйн хичээл орж байгаа. Тэгэхээр энэ хичээлээр is being right with God бурхантай зөв байх, and doing right. зөвийг үйлдэх гэсэн ийм нэг санаа явж байгаа. So
we don't do right in order to be accepted by God. Тэгэхээр бид нар бурхнаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бид нар сайныг үйлдэнэ гэвэл энэ их одоо асуудалтай болчихж байгаа. Because we're accepted by God because of Jesus, Бид нар Есүс Христийн хийсэн агуу үйлсээс болоод бурхантай эвлэрсэн. Бурхан бид нарыг хүлээж авсан. we do right. Тийм учраас бид нар зөвийг үйлдэж амьдарнаа гэвэл Titus 2 says, grace teaches us to live right. гэвэл яг л Титийн одоо хэлсэнчлэн нэгүүлсэл биднэрт хэрхэн зөв зүйтэй амьдрахыг зааж өгдөгөө гэдэг тэр утга санаа яг одоо энэ сая сүүлийн хэлсэн одоо утга санаатай нийлж байна. So in some ways, the son was trying to earn his acceptance from his father. Тэгэхээр энд хүү одоо ааваараа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зарцсан болчих. Зарчиг нь байгаа дэвэл үйлдээд дэвэл намайг одоо хүү сая хүүгээ одоо намайг сая хүлээж авах баха гэж бодож байгаа. Again, the father didn't let him finish with his speech. Тэгтээ аав нь л хүүдээ түүнийг ярьж дуусангууд шууд ямар байр суурьтай байгаагаа хэлж байгаа. We see in John 15:15, go ahead and read that. За Иохан 15:15. За John 15:15 in English says, I no longer call you servants because a servant does not know his master's business. Instead, I have called you friends. For everything that I have learned from my father, I have made known to you. за над ч одоо баахан юм бариулсан чи ёо. За дах. Окей, за Иохан 15:15. За. Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм аа. Харин би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь би эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Again, when my children were young, I didn't want them to relate with me just as a rule keeper. За тэгэхээр хүүхдүүд маань баг байхад одоо байсан үеийг санах юм бол би одоо хүүхдүүдээ зөвхөн хүүхдүүдтэйгээ харилцахдаа зөвхөн аав бол одоо гэрийн дүрмийг тогтоодог тийм хүн гэдэг тийм байдлаар ойлгогдохыг би хүсэхгүй. Or as a boss just telling them what to do. Эсвэл одоо хүүхдүүдтэй юу хийхийг нь зааж өгдөг тийм босс байгаахыг би бас хүсэхгүй. There was times when I needed to tell them what to do. Мэдээж хүүхдүүдээ баг байхад би хүүхдүүдтэй захирч юу хийхийг нь хэлж өгчээсэн үе зөндөө байна. But I wanted a relationship with them. Гэхдээ миний хүүхдүүдтэйгээ юун төрөнд байхыг одоо харилцаатай байхыг би илүү хүсэж байгаа. So we don't approach God to get stuff from him. Тэгэхээр бидний бурхантай харилцаж байгаа харилцаа маань зөвхөн бурханаас ямар нэгэн зүйлийг авах гэсэн сэтлэр биш. Or to earn his love. Түүний хайрыг одоо авах зохистой болохын тулд ямар нэгэн хичээл зүтгэлийг гаргах ёстой гэсэн тийм байдлаар биш. God he wants to provide for us. Харин бурхантай харилцаа тогтоохыг бурхан хүсдэг. Бурхан бидний хэрэгцээг угаасаа хангах хүсэлтэй. He does want us to serve him. Бурхан биднийг өөрт нь үйлчлээсэй гэж хүсдэг. But I think his primary goal is to get us to love him and to know him. Гэхдээ бурханы хүсэж байгаа нэн түргүний хүсэл бол бурхан бид нарыг өөрийг нь таниасаа гэж хүсдэг, өөрийг нь хайрлаасаа гэж хүсдэг. Өөрийнх нь хайрыг бас ойлгоосоо гэж хүсдэг. When I was preparing this sermon, this is an old sermon. За тэгэхээр би энэ chapel дээр нөгөө хичээл заахаар өмнө нь ингээд ярьсан. Тэгээд энэ одоо номлыг бэлтэж явахдаа In my outline I had give me and make me. Тэгээд тэр үед энэ болохоор миний өмнө зааж ирсэн хичээл байгаа. Тэгэхээр ер нь сэдв нь болохоор ямар сэдвтэй байсан гэхээр надад өгөөч бас намайг болгооч гэсэн ийм сэдвтэй байсан. So I needed another me. Give me, make me, and I needed another me for my outline. Тэгээд би дараа нь нэг зүйлийг нэмэх хэрэгтэй гэж бодсон. Надад өгөөч, намайг болгооч. Тэгээд одоо яах вэ? Дараа нь. And I realized the parable is not about me. Тэгэхээр ер нь бол энэ сургаалт үлгэр чинь яг миний тухай хэлээгүй. It's about the Father. Энэ аавын тухай хэлж байгаа учраас. So my third point is it's not about me. Тэгэхээр энэ одоо номлолоосоо гаргаж байгаа 3 дахь санаа нь болохоор надтай холбоох одоо өөр дээрээ тусгаж ярьж болохгүй мэн гэж ойлгосон. Надад өгөөч, намайг болгооч гэх дараа нэг өөртөөгөө нэг бичих холбоотой юм тавих гэдээсэн байхгүй тэгснэ биш юм байна. Энэ бол бурхан аавын тухай учраас арай өөр гаргалгаа тавих хэрэгтэй гэж ойлгосон. Many of Jesus' parables have surprises in them.
Тэгэхээр Есүсийн маш олон сургаалт үлгэрүүд дотор ийм гайхалтай, нууцлаг тийм одоо сюрпризүүд байдаг. The surprise in this parable is the father running to the son. Тэгэхээр энэ сургаалт зөвлөлийн одоо тэр гайхалтай, нууцлаг тэр гол санаа бол аав нь хүүгээ холоос таньж гүйж байгаа тэр одоо байдал. That wasn't done in that culture. Энэ бол тухайн соёлд байдаг тийм өгөгдөл биш. Not only did fathers not run, Тэгэхээр тухайн соёлд бол аав бол ингэж холоо гүйхгүй. but the father should have waited for the son to get back, to repent. За тэгэхээр соёлын хувьд ер нь аав хүн яг тухайн соёлоор яах ёстой вэ гэхээр хүмүүсийн нийтлэг одоо ойлголтоор бол хүн буцаж ирээд аавынхаа өмнө ирээд 75-аараа бууж өгөөд тэгээ аав нь ингээ хүлээж явах ёстой. Тийм одоо соёлын ойлголт байгаа. And to earn his way back into the home. Тэгээд хүү буцааж өөрийнхөө одоо байр суурийг олж авахын тулд хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн ийм одоо ойлголт тухайн The соёлд байсан. surprise is the father welcomed him back. Гэтэл одоо тухайн соёлд байхгүй хүмүүсийн хувьд одоо хачин жигтэйг сонсогдохоор тийм зүйл нь бол аав нь холоос аав нь ингээ хүлээж аваад хүүрүүгээ гүйж байгаа. Хүүгээ тосож гүйж байгаа тэр зураглал. And the father gave him 4 things. За тэгээ аав нь түүнд 4 зүйлийг өгсөн. A ring, Бүгж, a robe, за дээл, shoes, гутал, and a celebration. тэгээд найр. The ring symbolizes he gives him this authority. He's back in the home with full authority. За тэгэхээр бүгж гэдэг бол хүү буцаж ирсэн нь буцаад хүүгийн байр суурьнд очсон. Тэр бол одоо аавыг төлөөлөх одоо эрх мэдэлтэй гэсэн тийм утгатай. By the robe, he is honoring him. За тэгээд дээл болохоор түүнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг. The shoes symbolize he now has freedom. За гутал өгж байгаа нь эрх чөлөөтэй болсон гэдгийг илтгэж байгаа. And he is celebrating what was lost is now been found. За найр бол одоо гэрээсэд яваад төөрөөд тинээд тэгээ буцаж ирж байгаа хүүг одоо ухтан баярлж байгаа тэр одоо санаа. It is by grace we have been received. Тэгэхээр энэ бол бидний хүлээж авсан нэгүүлслээс болж энэ бүх зүйл одоо болсон. Now, let me tell you a personal story. За тэгээд нэг түүх хуваалцъя. My youngest daughter is named Candace. За манай баг охиныг болохоор Candace гэдэг. When she was 4 and a half, Охин маань 4 нас гарамтай байхдаа we lived in Arizona, за охиноо баг байхад бид нэр Аризонд амьдарч байсан. southern United States. За Америкийн өмнөд хэсэгт нь Very hot, desert. за ер нь халуун газар амьдарч байсан. We lived in a house, За тэгээд бид нар нэг хаустай байлаа. and a house right next door Yep. was all, the front doors were only probably 10 meters apart. The front doors. За тэгэхээр манай хаусны одоо хауснаас урагшаа яг манай гол хаалга болохоор нэг 10 метрийн зайтай байсан. So we had 3 daughters, 3 охинтой. and the house next door had 3 daughters. За тэгээд нөгөө айл маань нэг 10-аад нөгөө айлын маань хаалга 10 метрийн зайтай. Нөгөө айл маань бас нэг 3 охинтой. So one day Candace said, I'm going to go next door and play with the girls. Тэгээд ойрхон хоёр айлын хаалга ойрхон. Тэгээд охин маань нэг өдөр нөгөө айлд орж тоглохоор бол одоо явсан. And she did that all the time. Ер нь бол манай охин нөгөө айлд ороод хөршинд ороод ер нь тоглодог байсан л да. So after a little while, I said, I'm going to go check on Candace. За тэг нэг хэсэг бол хугацааны дараа би нөгөө охиноо яаж ийн гэд нэг харъя гэж бодохгүй юу. So I went next door and knocked on the door, Тэгээд нөгөө айлдаа орлоо, хаалхын тогшлоо. and I asked, where's Candace? За охин маань танад одоо тоглоно гэсэн юу яаж ийн цаадах чи гайгүй юу гэж. And he said, well, we were busy and we told her the girls couldn't play. Оо танаа охин ирсэн тэгээд бид нар одоо тоглож чадахгүй одоо бүгдээрээ завгүй байх гэж хэлсэн штэ гэж хэлсэн. So then I started to worry. Тэгээд би яах вэ санаа зовж эхэлж байгаа. And I looked everywhere I could around the immediate neighborhood. За тэгээд тэр хаваараа хайсан, ойр хавьдаа шалгасан, I told my wife. ихнэртэй хэлсэн. We looked all around the neighborhood. За бүгдээрээ түргэн аваад тэр хаваараа өстэй хайсан охиноо. We called all the friends that we knew. За тэгээ бүр найзууд руугаа хүртэл ярьсан. Одоо We couldn't find Candace. тэгээ ер нь охиноо олоогүй яг тэр үедээ ингээ маш их хайсан. Candace is a very independent, impulsive child. За охин маань болохоор манай охин болохоор ер нь айгу бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой одоо үзэл бодолтой их бат зогсогчтой тийм одоо охин. My wife called the police. За тэгээ сүүлдээ эхнэр маань одоо цагдаад мэдгдсэн. They began to drive around the area. За тэгээ цагдаа чинь тэр хаваар чинь ингээл бас ингээ хайгаад охины маань хайлтсан. We couldn't find her. За тэгээд олоогүй.
My daughter was lost. Тэгээ охин маань тэгээ төөрсөн. And so I started thinking, where would Candace go? Тэгээ яг би бодож байгаа чинь хаана байж болох уу гэж. And there was a park about a kilometer away. Тэгээ манай гэрээс 1 километрийн зайтай нэг парк байдаг байсан. And we had gone there together several times. Хэд хэдэн удаа бид нэр очиж ирсэн тэр газар шүү дээ. So I drove around for probably 3 kilometers to drive there. Тэгээд тийшээгээ ингээд очиод тойроод ингээд бүтэн тойроо явхаар баг 3 км болохоор тийм газар. And the park was empty Тэгээд паркаар ингээд бүтэн тойрсон байгаагүй. except for her. Тэгсэн чи ерөөсө паркт хинч байгаагүй ганцхан манай охин л байсан. She was playing in the sandbox. Тэгсэн нэг элсний хэсэг дээр ганцаараа суугаад тоглож байсан. And so I didn't rush to her and start yelling at her. Тэгээ ер нь бол би яасан хэрэг гүүж очиад өстой нэг сайн болгож өгье гэж утсан. Нэг сайн загнаад. What did I do? Тэгээ та нар яасан гэж бодож байна? I hugged her and I said, it's time to come home. Тэгээд би яасан гэхээр уг нь бол болгож тамаар байсан ч гэсэн би очиод охиноо тэрвэрэд хой гэртээ харьяа гэж хэлсэн. Later I can talk to her about what she did wrong. Тэгээд би дараа нь одоо охин маань яг дураараа явсан буруу байсан тухай ч юм уу те одоо юу нь буруу байсныг би дараа нь одоо But at that ярьсан. moment, it was time to rejoice. Тэгээ охиноо олсон үе бол яг нэг талаар уурламаар байсан ч гэсэн илүү баяр хөөр төрсөн. Ашгүйдээ нэг бүтэн байж ин яагаачгүй байна гэж те. My daughter was lost Охин маань төөрсөн байсан. and now she is found. Тэгээд дараа нь би охиноо олсон. When I think of our Father God, Тэгэхээр Тэнгэрлэг аавыг одоо бурхныг бид нэр бодох үед and we all might have good fathers or bad fathers. за тэгэхээр бид нар яг өөрсдийн төрүүлж өсгсөн ааваа бодох юм бол бид нарт одоо янз бүр байна. Заримийнх нь аав үнэхээр сайн аав байсан, заримийнх нь аав бас одоо сул талтай байсан. But when I think of my love for my daughter, За би охиныгоо хайрлсан одоо өөрийнхөө аавын хайрыг бодох үед God's love for us is greater than that. ингээ бодохоор бурхны биднийг хайрлаж байгаа хайр бол илүү агуу гэж боддог. When I look through the scripture and it talks about God, there are two major descriptions of God. Тэгэхээр би одоо Библиэс бурхны одоо бурхны талаарх хоёр том дүрслэлийг би олж хардаг. God is love Бурхан бол хайр. and God is holy. Pardon? Holy. Аха. Holy. 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 Okay. Нөгөөх нь болохоор бурхан бол ариун. Both of those are true. Хоёулаа үнэн. They don't contradict each other. Энэ хоёр ойлголт нь бие биентэйгээ зөрчилддөггүй. Because God loved us, He sent His Son down amongst us. Тэгэхээр бурхан бид нарыг хайрлсан учраас хүүгээ энэ дэлхийд бидний дунд хүн төрөлхтний дунд илгээсэн. John chapter 1 says, the Word became flesh and dwelt among us. За Иохан 1-ийг харах юм бол үг нь махан бий болж энэ дэлхийд ирсэн гэж байгаа. There was time to talk about Candace, what she did wrong and how we can correct that and not have it again. Мэдээж би охинтойгоо тийм ээ дараа нь юу нь буруу байсан, юун дээр одоо алдсан, дараа нь яах хэрэгтэй талаар би дараа нь ингээд ярих боломжтой гарсан. At that moment, it was time to let her know that she's loved. Гэхдээ одоо охиноо олох үедээ би охиноо юу илүү мэдээсэ гэж хүссэн бэ гэхээр илүү аав нь өөрийг нь хайрлаж байгаа тухай одоо гэрлүүгээ ингээд явах хэрэгтэй гэдгийг мэдээсэ гэж хүссэн. So in this parable, to me, is about the love of the Father. Тэгэхээр энэ хүү сургаалт зөвлөл бол надад бурхан аавын хайрын тухай илүү харуулж байна гэж бодож байна. No matter what we do, Бид нар юу ч хийсэн, no matter what we've done, бид нар өмнө нь юу ч одоо God loves us. тэгэхээр бидний хийсэн үйлсэн зүйлээс үл хамааран бурхан биднийг хайрласаар байгаа. God can forgive us. Бурхан биднэрт уучлж чаднаа. God wants us to come home. Бурхан биднийг гэртээ хараа гэж хэлдэг бидэнд. He wants to bless us. He wants to honor us. Бурхан биднийг өрөө хүсэлтэй, бурхан биднийг тийм хүндэтгэлийн байр суурьнд бас ингэж аваачихыг хүсдэг. And that's the message we have as the church. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ чуулганыг бүрдүүлж байгаа хүмүүс. Тэгэхээр биднэрт өгч байгаа бурханы мессеж бол энэ байна. 2 Corinthians chapter 5 За 2 дугаар Коринтын 5 дээр says that our message is reconciliation. тэгэхээр бидний мессеж бол эвлэрүүлэл юм аа гэж хэлсэн байна. Our message is not condemnation. Тэгэхээр тэр мессеж бол тийм ээ ялалсан мессеж биш. Jesus has died for our sins.
Есүс бидний төлөө амиа өгсөн, бидний гэм нүглийн төлөө өгсөн. If we put our faith in Christ, Хэрвээ бид нэр Христэд итгэвэл we are reconciled to God. бид нэр Бурхантай эвлэрч байгаа. We are at peace with God. Бурхантай эв ихтэй болж байгаа. Амар тайван тогтоож байгаа. Amen? MB. Pray for us. За, энэ би бидний төлөө залбираад тэгээд тусъя. Эзэн минь танд баярлалаа. Энэ цагт зөвшөөрсөн талархаж байгаа. Тэгээд бид таны эрхэм хайртай хүүхэд болж эзэн минь бидэнд бас энэ эрхэм гайхалтай ивэлийг бидэнд өгсөнд бас талархаж байна. Тэгээд онцгойлон бид таны одоо үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг нэг юм биш, харин тантай харилцдаг, таныг